Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийн шин дугаарыг уул ус урмал ногоон халиурсан байгалийн үзэсгэлэнт газруудтай хүн малын бие эрхтэн ангаанд итгэсэн овдис даршаан устай алдартан сууднууд олноор төрөн гарсан Уранга аймгийн хожир цумаас бэлтгэн хүргэж байна. Энэ нутагтаа төрж өсч хүмүүжиж эрхэм сайхан аав ээжийнхэн ачлал буйныг хүртэж эрдэм номд шамддаж мэдлэг боловсрлоо өөрийгөө хөгжүүлж эх орныхон хөгжил бүтээн байгуулалтанд авьяас чадвар ахуй амьдралаа зориулж ирсэн хүн бол Монгол улсын авьяат барилгачин Сэрэтрийн Жанчив юм. Түүний хувьд балчир баг наснаас барилгын салбарт хүч хөдөлмөрөнд зориулж олон зуун бүтээн байгуулалтыг хийж улмаар олон мянган барилгачдыг төрүүлсэн гавьяатай эрхэм билээ. Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчивын гавьяат цолны мялалга хүндэтгэлийн үйл ажиллагаанууд 2025 дугаар оны 8 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд түүний төрж өссөн хожир цуманд боллоо. Баяр наадмын үйл ажиллагаанууд хүндэтгэлийн хүлээн авалтын үйл ажиллагаар эхэлсэн. Хүлээн авалтанд Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчивын ах トゥ төрөл төрөсөд, найз, нөхөд, үр хүүхдүүд, барилгын салбарт хамтдаа мөр зэрэгцэн зүтгэж байгаа хамтран ажилдаг олон зуун хүмүүс хүрэлцэн ирсэн. Мөн одоос нутгийн олон аймаг сумын удирдлагууд гэдэг хүндэт зочид төлөөлөгчид өргөнөөр хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр өргөдөн ирсэн урлаг соёлын уран бүтээлчид аяадууны эмчилгээ хүргэсэн. Гавьяатын урилгаар ирсэн зочид төлөөлөгчид өөрсдийн чин сэтгэлийн үгэн хэлж гарын бэлэг дурсгалын зүйл гардуулж олон сайхан хүндэтгэлийн дор хүлээн авалтын арга хэмжээ өргөн дэлгэр үргэлжиж байлаа. Ээжийн үүсгэн байгуулсан хар өргөө компани Монгол улсынхаа 21 аймгаас 12 аймагт бүтээн байгуулалт хийсэн байна. Тэгэхээр энэ үгийг яаж хийсэн бэ гэдгийг хүүхэд насныхаа жижигхэн дурсамжийг би бас хуваалцахыг хүссэн юм аа. Гэтэ 2000-аад оны үед их жах нар маань гадаадд сургууль соёлд яваад ээжтэйгээ айлын баггүй учраас ойлгоно үлдсэн үе байлаа. Ээж маань өглөө 5 цагт ажил руугаа Уранга руу гарах гад машин руугаа гараад газраас 9 чулуу түүж аваад маань уншаад машинаа 3 тойроод чулуугаа шидчихэд өддөг байлаа. Би сүү өргөхгүй балкон дээр зогсоод ээжийнхаараа сүү өргөнд өддөг байлаа да. Тэгээд энэ бүхнээс эхлэлтэй одоо Монгол уудам нутгийнхаа 12 аймагт нь хар өргөө гэдэг компани нэр дуурсагдаад 12 аймагт нь нийслэл хотын 9 дүүргээс 7 дүүрэгт нь бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Энэ бол үнэхээр ээж минь бидэнд үлдээж байгаа нэг том өв юм аа гэж би ойлгож байгаа. Дээр үед одоо 2000-аад оны үедээ бас л манай компани тайлан балансыг хийх гээд бичээ хорлоо гээд хар өрнөөс нэг ихч ирж манад хонж тайлан баланс хийдэг байсан. Тэгэл шүнжэнгөө суугаад тэгэл буцдаг байсан. Ээж маань тэр хүний чадварыг олж харсан. Тэгээд чи ингээ ганцхан компани тайлан баланс хийж буцахгүй. Би чамд өөр олон компани тайлан баланс хийх боломж олж өгье гэд нэлээд олон компани тайлан баланс хийдэг болсон. Сүүл рүүгээ нэлээд том компани ерөнхий нэгтлэн болох болоод явсан. Тэгэхээр би энэ би тэрийг хөндлөнгөөс нь харж ирсэн хүүхдийн хувьд ээж маань энэ хүнд айгүй сайхан тусаллаа даа гэж би харсан. Тэр тус нь өөрөөсөө нэг айхтар юм гаргаагүй нөгөө хүнийхээ чадварыг хараад мэдрээд энэ хүнд ингэж тусалчвал нөгөө хүн маань илүү сайхан болох юм байна гэдгийг олж харсан юм шиг байна. Тэгээд тэр хүн маань одоо нэлээд мундаг сайн нэгтлэн болоод сайн авч байгаа даа гэж би боддог. Тэгэхээр сая би ээжийнхээ тухай видео нэвтрүүлэг хийх гээд үеийнхэн улсуудаа бас нэлээд уулзч явлаа л да. Яг саяны миний ярьсан шиг зүйлүүдийг маш олон хүн надад ярьж байна. Тэгэхээр ерөөсөн бусдыг чадварыг бусдыг маш сайн олж хардаг, хүнийг таньдаг бас тийм нэг легенси, нэг өв байна гэж хоёр дахь өвөө би бас тэгж ойлгож байна. Ингээд яриагаад өчлөө. Манай хоёр их цаана намайг дагаад хэлээрэй. За миний ээж Монгол улсын гавьяат барилгачин. За ачцэнэр намайг дагаа хэлээрэй. Миний имээ
Монгол улсын гавьяад барилгацсан. За та нарын хүүхдүүд миний буруу амиа Монгол улсын гавьяад барилгацсан. Тэдний хүүхдүүд миний элен цэмээ Монгол улсын гавьяад барилгацсан. Тэдний хүүхдүүд миний хулан имээ Монгол улсын гавьяад барилгацсан гэдэг үе удамд амьдсан энэ сайхан алдрыг бүр хүүхдүүдэд үлдээлээ. Энэ бол 3 дахь том хамгийн том үе юм аа гэж хэлсэн юм аа. Таангэ тавхандаа баярлаа. Эцэг баярт хүрчээс дахин баярлаа. Хоёр өрөө байр иж бүрэн тогтчулж бэлэг барьж байгаамаа. Бүр тогтцсон хоёр өрөө байрыг энэ өдрүүдэд цагаатаа оролцсон бүр шөнийн цагаар танаас нууцаа бэлтгэсэн юм аа. Ингээд таньдаа энэ цагийн үндэглийг бүр хүмүүсийн ажлын зүгээс одоо гардуулж байгаа. Тэгээд ээжээ танд таамаг урд наслаа удаан жаргаад биднийхэн тэг дахиад төшөө өргөө олон барих тэг бид нар бүгдээ ингээд дахиад ингээд ээжтэй дахин байгаа шүү ээжээ төрсөн нутагтан гэдэг л анхных байлаа. Тэгээд ээжтэй баярлалаа таамаг урд наслаа удаан жаргаарай. Манай ур хүүхдүүд ачсэнгэрийн гар би оролцож энэ ур бүтээнээр оролцсон энэ хоёр өрөөр штэ. Манай 60 оны 1-р ангийн одоо 74 5 хүрж байгаа бидний найзуудын гэр шүү. Манай хүн одоо ингэж амарч яах юм байгаа шүү. Ээлж хэрэг хамаагүй ирэн төлхөр нь дундал байх юм шүү. Миний гэр биш шүү. Миний сан Питер Микчага за баярлалаа надад. За энэхүү Монгол улсын гавьяат барилгачийн Сэрэтрийн Жанчуйн гавьяат цолны Милаалга баярын за хүндэтгэлийн хөлөө авалт хөргөн дэлгэр болж олон сайхан баяр баясгал багтлын дор тус одоо арга хэмжээ амжилттай явагдаж олон сайхан одоо дурсамжтай түүхэнд үлдэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан маа. За ингэснээр одоо 2025 оны 8 дугаар сарын 13-ны одоо өдрийн үйл ажиллагаанууд амжилттай явагдаж өндөрлөөд за 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчуйн төрж өссөн, нутаглаж ирсэн хадан голын хөвөн дээр гавьяат барилгачин цолны Милаалга Бэсрэг баяр наадам ихэлсэн юм аа. За баяр наадмын хүрээнд хурдан соёл насын мөрд уралдаан, хурдан даагны уралдаан, за үндэсний өхөн барилдаан, хүндэтгэлийн үйл ажиллагаанууд гээд олон сайхан зүйлүүд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан. За ингээд бид өхөн баяр наадмын эхэнд Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчуй гавьяатгаа уулзаж түүний туулж өнгөрөөсөн ажил амьдрал болон олон сайхан одоо зүйлүүдийн талаар ярилцсан юм аа. Сайхан тусч гэнэ үү та? Сайхан тусч гэнэ үү? За тэгэхээр өнөөдөр бас таны Монгол улсын гавьяат барилгачин хэмээх хэрхэм цолны одоо бас Милаалга үйл ажиллагаанууд бас өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж байна. Тэгээ юуны өмнөд бас баяр наадмын сэтгэл аваалцгүй тийм.
За би энэ нутаг өвсөнд төрсөн аав ээж хоёр маань малчин хүн байсан. Малчны удмаас барилгын салбарт орсон анхны хүн. Ингээд баг хүүхэд байх үедээ урдан морой унаж дааг шүтлэнгээ сургаж явсан 5 охин нэг хүүтэй айлын ууган охин. Ингээд барилгын сургуулийг төгсч ирээд Өжиртийн барилга конторт ажилд орсон доо. Тэгээд дамжинжуу дарагтаа шовдор одон инженертэй Өжиртийн барилга конторыг барилгад ороод Өжирттэй олон сайхан сургууль цэцэрлэг янз бүрийн барьж агаад 75 хүний ганц гэж сайхан барилгыг барьж сайд нэрийн зөвлөлийн нэрмж чагнал авч ялаа. Тэгээд тэр үедээ томоохон тооцогддог байсан 10 жилийн сургуулийг барьж тэгээ намайг одоо барилгач сургууль барьсан туршлагатай хүн гээд одоо алдарт гөлгөөгийн баригадаас хэсэг хүмүүсийг аваад тэгээ хар хорин шилжиж очиж хар хоринд 10 жилийн сургууль олон сайхан үйлдвэрийн барилгуудыг барьж байсан. Ингээ Өжиртийн ядамсрын захирлын компаниас томилтоор дүү ламсрынтэйгээ хоёулаа хар хоринд Японы тусламжаар барьсан гурилын үйлдвэрийн 10,000 тонны агуулгыг одоо 200 хүнтэй 3 ээлжээр Япон инженерүүдтэй хамтран барьж ашиглалтанд өгчээлээ. За тэгээд одоо эндээс улбалаад мэдээж бас олон сайхан бүтээн байгуулалтыг улс их орны хэмжээнд одоо хийсэн барилгын салбар гэж одоо энэ улс их орны одоо хөгжлийн толгойн улсын салбарт бас олон жил одоо үргэлжлэлтэй ажиллаж за өөрөөсөө гадна олон одоо бас энэ барилгын салбарын мундаг хүмүүсийн ус төрүүлэн гаргасан гэж одоо бас сонссон юм байна. Би 1998 онд Улаанбаатар хот орж ажилгүй болсон 15 ажилчнаа дагуулж ороод Хойд Солонгосын ажилчтай хамтарч ажиллаж туршлага судалж компани байгуулах бэлтгэлээ хангаж агаад ингээд хар хорийн өргөө компаниг одон ламсрын хоёртой компани байгуулж ялаа. Тэгээд тэр хоорондоо олон сайхан инженерүүдийг одоо ган дулам, ган зориг, бат үлэг, Баттөр, Үүр цайх, Батбаатар гэдэг олон сайхан инженерүүдийг өөрийнхөө барьжсэн, өөрийнхөө байгуулсан компаниас 28 жилийн дотор төрүүлж гаргаж ирсэн. Түүгээрч барахгүй одоо энэ 28 жил дотор өөрийнхөө 3 хүүхдийг 3 дүүгийн маань 5 хүүхэд барилгын инженер болж улс их орондоо барилгын салбарыг тэлж явнаа. 3 дахь үе болох миний зээ охин, зээ охины нөхөр шинжлэх ухааны техникийн их сургуулийн архитектурын ангийг сайхан зурж зураг төсөв сайхан хийж явнаа. Энүүгээрээ би бахархаж явдаг. За таны хувьд одоо тэгээд Монгол орны бас үндсэн булан бүрт олон сайхан аймагуд бүтээн байгуулалт хийсэн. За тэгмээ одоо энэ Монгол улсын нийслэл болсон Улаанбаатар хотод бас нэлээд олон дүүрэгт одоо бас энэ сайхан бүтээн байгуулалтыг хийсэн гэж сонссон. Тийм ээ, би Монголын 21 аймгийн 12-т нь нийслэлийн 11 дүүргийн 6 дүүрэгт бүтээн байгуулалтын ажлыг хийж яваад 45 жилийн дараа энэ их нутагтаа ирж илгэн олон түмэнтэйгээ баярт мөчөөд тэмдэглэж байгаадаа баяртай байна. Энэ л сайхан үгийг нутгийн ард түмэндээ хэлэх гэж ирсэн юм аа. За тэгээд таны маань одоо энэ Монгол улсын гавьяа барилгачин хэмээх цолны мэлалга одоо энэ үйл ажиллагаанууд баяр наадмууд бас өргөн дэлгэрүүлж байна. Хол орой ах トゥ төрөл төрөсөд за найз нөхөд тэгээд одоо таныг одоо хүрээлэн байдаг. За тантай бас одоо ажил мэргэжлийн холбоотой олон зуун хүмүүс одоо хүрэлцэн ирсэн байж тээ. Тэгсээ манай бид нар чинь одоо 60 онд 1-р ангид орж ирсэн. Манай төгсөлтийн эхнээс одоо 27 хүн энэ нутагт ирсэн байна. Тэгээд ах トゥ сайхан улсууд ирсэ. Тэгээ манай аав ээж хоёр чинь сайхан малчин хүн, аав маань дархан хүний удамтай дархан хүн, тэр дундаа эмээл хазаар их хийдэг. Одоогийн шиг их ийм сайхан багж зэвсэг байгаагүй ч хэлээ гэсэн одоо үлээгүүр хөөргөөр одоо мөнгө хайлж хазаарын мөнгөнд товруу эмээлийн
баавар 6 завхаг сайхан цутгаж хийдэг. Имэйл хазаарыг сайхан бэлдэж залуучуудаа өгдөг. Ээж маань их хурдан шалмгаа их чадaltaй хүн байсан. Олон сайхан хүүхдүүдийг энэ нутагтаа авч 10 гаруй хүүхдийн хүүн ээж болж төлж чадахгүй байгаа малыг одоо өвдөг тохоогоор л тэр үед оролдож байгаа л тэгэл тугал хургийг татаад авчдаг. Ихсэн гарахгүй байгаа малын гараараа гардаад авчдаг тийм сайхан тойрон хүрээлсэн бүхэл улстай тийм. Ингэж таны ээж Цэрэндэж гэж байсан. Манай ээжийн 2 ах чи Эрдэмтэн улсууд байдаг. Цэрэндэж гэж хөдөө аж ахуй ухааны доктор. Одоо Азад нэр хүндтэй сайхан Эрдэмтэн байлаа. Нэг ах нь Лувсан Цэрэн гэж эдийн засгийн ухааны Эрдэмтэн хүн байлаа. Тэгээ ээж маань айлын отхон хүүхэд учраас нутагтаа ээжтэйгээ үлдэж бусд нь Улаанбаатар хотод суурьшижсэн тийм Эрдэмтний удамтай улсууд л та. Тэгээ би одоо 3 дахь үе маань барилгачин болж агаад архитекторууд болж агаад баярлж идэг. За тэгээд энэ олон жил энэ салбарт амжилттай ажиллаж олон хүмүүсийг араасаа дагуулж за тэгээд одоо энэ сайхан том одоо Монгол улсын гавьяат хэмээх цолонд хүрлээ. Тэгээд мэдээж энэ сайхан амжилтанд хүрэх амьдралын одоо тэр сайхан нэг зарчим хүний нэг одоо нэг тэр одоо нэг сайхан зан чанар байдаг бах гэж бодож байна. Тэгээд та бол одоо амьдралдаа ямар зарчим гэдэг юм уу? Ямар одоо бас энэ сэтгэл зүгээр сэтгэлээр одоо энэ сайхан ажилдаа хандаж ирсэн тэр талаас нь тийм. Би одоо айлын ууган охин малчин хүний хүүхдүүд чи ер нь их хар бор ажилд мундаг морь унж одоо даагш хөдлөнгөө сургах хэмжээнд хүржсэн нэмэгтэй хүүхдүүд чинь нэлээ их одоо хүчрэхэг хүмүүс юм болоо гэж боддог. Тэгээд дээр нь барилгын салбар гэдэг чинь эмэгтэй хүн битгээл эрэгтэй хүнд хүндсэн актер салбар л да. Энэний бүтээн байгуулалтын сайхан ажлыг хийж явж улам л их иршүүжиж хүч чадал орсон баах. Дээр нь одоо олон түмэнтэйгээ ээж маань нэлээд гараад аав маань 70 гараад бурхны орондоо явсан л доо. Ээж минь захиж исэн үг бол одоо хүн амьтантай сайхан эвтэй найртай яваараа хүнийг битгий муулж яваараа гэдэг л үгийг их л багаас нь биднэрт хэлж исэн юм байна. Тийм учраас би одоо хүмүүстэйгээ их муу харьцаж байгаагүй. Зүгээр хэрэлдэх янз бүрийн айшлах загнах үе байсан ч гэлээ гэсэн надаас нэг хүн зүхтаага за тэргээр явах уу гэж явчихдгүй байсан юм аа. Энэ бол одоо миний амьдралдаа авч явж исэн зарчим баах. Тэгээд их ч мундаг дарагтай дамжиж өгж дарагтай хужиртын барилга конторт ажиллаж исэн тэр их зарчим хүн байсан. Тэрний удирдлаганд байсан инженер техникийн ажилчид нэг сайхан ажилтай мундаг тийм хүмүүцсэндээ. Одоо бид нар чинь залуу байхдаа ялах хүүхдийн тэврээл хот руу томилол дээр явна. Тэгээ манай хужирт чинь онгоцоор ирдэг. Онгоцноос үдээс өмнө буугаал үдээс хойш хүүхдээ гэртээ орхичоод ажилдаа ирдэг. Тийм л зарчимд бид нарыг сургасан. Ер нь тэр үед бол тийм юу бол бас зарим газруудад байгаагүй юм байгаа. Тэгээ бид нар их мундаг юун дотор хүмүүцсэн. Тэр маань одоо миний амьдралыг тэр чигээр нь авч явах. Миний бүх хүүхдүүдийг энэ салбар руу чиглүүлэх тийм юмд л одоо сургасан одоо өөрийнхөө анх сургууль төгсөж ирээд орсон тэр л компаниараа их бахархаж явдаг доо. За тэгээд өнөөдөр сайхан таныг хүрээлэн байгаа. Энэ сайхан өнөөдөр бас баяр наадмыг зорион гэрсэн хүмүүстэй одоо сайхан чин сэтгэлийн сайхан өрөөлөө үг сэтгэлээ үг хэлбэр да. Өчигдөр ороо цайлгаа хийлээ. 200 гаруй хүмүүс ирлээ. Тэрэн дотор өндөр настан улсуудаа одоо өр хүүхэд ачцэнэрээ тойруулаад урт насжилж удаан жаргаарай. Залуу эрхэм залуучууд минь одоо салбар бүхэндээ амжилт гаргаж эвтэй найртай яваараа гэж л загсан да. Өнөөдөр яг ингээд өөрийнхөө морь унаад дагж явсан нутгийнхаа яг хөдөөний ард түмний дунд наадмаа хийж байна. Сайхан хүчит бүхэд улсын цолтоо сайхан бөхчөөд барилдаж байна. Дааг
Соёлонгийн 2 насны морь уралдаж байна. Тэр 2 насны минь морийг одоо манай компаниас угшилтаа 5 компани байгаа том жижиг нийлсэн. Тэрний нэг нь миний төрсөн дүүл Хамсрангийн удирдах явсан одоо хүү Дэмбэрэл сүрэндээ өгсөн компани бүхийн байг өгч надад одоо хүндэтгэл үзүүлж байна. Морины байгийн минь 2 хөргөн байна. Өгж хүндэтгэл үзүүлж байна. Их л баярлж байна да. Нутгийн ард түмэн өгдөрнгийн л харахаар таньдаг улсууд аав ээж минь байж хахад хүүхэд байсан улсууд таараад ахааргүй бас их баярлж сайхан сон. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Тэгээ таньдаа эрүүлэг саруу сайхан урт удаанаас өгсөрөө. Баярлалаа та бүхэн ингээд салбар бүхэндээ сайхан ажиллаж өндөр амжилт гаргаж хамгийн гол нь хоорондоо нэвтэй түнжинтэй ямар ч улс гэсэн нэг муу амлаад байхгүй сайхан амлалт төр зэсгтэн хүндэтгэлтэй яваасаа гэж би их бодож явдсан шүү дээ. Би тийм л явсан тэрнийхээ хүчиж энэ сайхан хүндэтгэлтэй шагналыг ер нь гавьяат барилгачин өөр хангаа аймгаасаа ер нь ихнийх нь баг шүү. Миний төрөнд Гомбогоо гэж 75 онд болсон тэр хар хорноос болсон дорн тийм хүн. Дараа нь 99 онд манай өөр хангаа аймагт насаараа ажиллаж байсан Лавнгийн Төмөрбаатар гэж гавьяат болсон тэр хүн Баян хонгорын хүн. Тэгээд өөр хангаа аймгаас анхных нь гавьяат юм шиг байгаа. Тэгээд баярлжсэн. За тэгээ өр хүүхдээрээ энэ миний ажлыг өвлөн авч үргэлжлүүлэн бүтээж яваа өр хүүхэд ачсан нэрээрээ баярлж байна. Ээж нь хүүхдүүдтэй хайртай шүү.
За Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвийн Монгол улсын гавьяат цолны Милаалга баяр наадам хөргөн дэлгэр үргэлжилж байлаа. За олон сайхан хүндэтгэлийн үйл ажиллагаагаар үргэлжилж. За энэ үеэр одоос Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвид хүрэлцэн ирсэн. За хоол ойрын одоо зочид төлөөлөгчд, ах トゥ төрөл хөрслийн одоо төлөөлөлд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлж, цаашдынх нь ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байлаа. За мөн энэ үеэр одоос Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвийн одоо цолны Милаалга баяр наадмыг гардан зохион байгуулж байгаа. Түүний үр хүүхдүүд, хөргөн мөрөөд, ачцээ нарын зүгээс за хоол унд цагаан идэ бүхий л одоо сайхан зүйлээр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчд, наадамчид, хүрэлцэн ирсэн уяачид бүгчүүдийг цайлж за тэдэнд одоо бас талархлын үгийг бас илгээж байсан. Үнэхээр одоо хүндэтгэлтэй баяр наадам бол одоо Монгол улсын гавьяат барилгачны одоо цолны Милаалга баяр наадам болж байсныг та бүхэнд хэлэхэд таатай байна. За энэ үеэр бид бүхэн одоо зарим хүндэт зочид төлөөлөгчдтэй уулзаж баярын сэтгэлийг нь сонссон юм аа. Гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчив гавьяатын маань бас баярын үйл ажиллагаа өргөн дэлгэр болж байгаа. Сэтгэлээ авалцаад сайхан мэдлэгээ төвшүүлэх үү да. За баярлалаа. Тэгээ бид нар бол 1960 онд энэ хожирдсан мандаа нэгдүгээр ангид орж хамт одоо гүйж энэ хожиртынхаа голоор гүйж тоглож ингэж өссөн юм усудаа. Тэгээд 1960 онд нэгдүгээр ангид орсон гэд бодох юм бол та нарыг баг одоо сургаггүй байх юм аа. Тэгээ манай Жанчив бол угаасаа хүүхэд байхын тийм сэргэлэн цоо хичээлдээ сайн одоо тийм мундаг хүүхэд байсан. Тэгээ бид нар бол олон жил одоо үер хийж нөхөрлөж байгаа наснасаа хойш ингэ явж байгаа. Тэгээд найзаагаа бас ийм мундаг том цол авсан нэг үнэхээр баяртай байгаа. Бид нар бас яг одоо тэр хотод шагналаа авахд нь очсон. Тэгээд одоо энд баяр наадамд нэрээд хотоос ирээд ингээд одоо 18 20 л авчихсан байна бид нар тий. Тэгээд оролцож байгаа үнэхээр баяртай байна. Тэгээ манай анги чинь бас сөрхий манайд чинь ардын жүжигчин 10 бас манай анги юм байгаа. Тэр дуун одоо өгүүлэгч гэдэг тий алдартай. Дахиад нэг гавьяат хуульч байдаг манай ингээд бас гавьяат шүүгч тогоо хөө гэж тэд нараа тогоо хөө гэдэг. Тэр маань том бин тавар ирч чадаагүй. Тэгээд одоо манай ангийнхаа ингээд бүгдээрээ игнээд ингээд сууж ин тэгээд үнэхээр сайхан байна. Тэгээд найзтай болоод өр хүүхдүүдэд нь одоо энэ арга байхгүй үе дамжуудаад дамжсан барилгачид л да манай Жанчив хүүхдүүд болол тэгээд бүгдээрээ ээжийнхаа энэ гоё гавьяатын энэ Милаалагыг маш гоё зохион байгуулж хийж байгаад нь хүүхдүүдэд нь бас баяр хүргэж байгаа. Тэгээд найзтай болоод өр хүүхдүүдэд нь ажлын өндөр амжилт тэгээд бас эрүүл их саруу сайхныг өвсөн өрөөж байна. За баяр наадам мэнд хүргэё. Баярлалаа минь. За өнөөдрөөс Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчив гавьяатын маань Милаалга наадам болж байна. Тэгээд өөрөөс баяр сэтгэл авалцаад энэ сайхан гавьяатын талаар бас бодж авдаг зүйлээ ярихгүй да. Жанчив битэрч хамгийн эхлээд л барилга тавилаа. Нийлж ажиллаж байсан улсууд байгаа юм. Тэгээ хоёулаа явсараа яваад зах зээл болоод би өндөр төсөндөө гараад манай хүн тэгээ цоороод олон сайхан барилгачид ягаад өр хүүхдүүдээ барилгачин болгоод тэгээ янзын сайхан олон их сайхан бүтээн байгуулалтыг манай Жанчив бол маш их сайхан хүнтэй нийслэг сайхан харьцаатай их сайхан өдрөг сэтгэлтэй хүний төлөө гэж явдаг юм сайхан байгаа мó. За тэгээ сага өрөөлөө гэлгүй да. За тавтнаслаа одоо жаргараа. За эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн Өвөр ханга аймгийн Хадан голд одоо зохион байгуулагдаж байгаа хожирцмын угуул за Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвийн за Монгол улсын гавьяат барилгачин цолны Милаалга баяр наадмын хурдан морьдын уралдааныг хүргэж байна. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан соёол насны морьдын уралдаанд өртөгцө хур зурдуулгуудынхөө төхөөрөмжний араар орж байна. За газар нутгийн олон сайхан одоо цууд хурдуулгууд өнөөдрийн баяр наадамд одоо хөрж ирсэн. За Өвөр ханга Ар ханга аймгийн одоо
5 6 сумын одоо морьдууд өнөөдрийн баяр наадмын хурдан соёл насны морьд уралдаанд одоо бүрдэгдсэн байгаа харагдаж байсан. Нийт 22 үрээ одоо бүрдэгдсэн. За 20 жил. За энэхүү эрхэмд үзэгчтэй Өвөр ханга аймгийн хужирцсан байгуул Монгол Улсын гавьяа барилгын Сэрэтрийн Женчвэн Монгол Улсын гавьяа барилгын цолны медаль баяр наадмын хурдан соёл насны морьд гарааны 6 дараас одоо эргэлээ наатлаар сүүлэн байгаагүй хонгороо Өвөр ханга аймгийн хар өрнсөн яж анх хоёрын мишийн одоо хурдан хонгороо одоо гарч ирж харагдаж байна. За цаатлаар Өвөр ханга аймгийн тарагцсан аймгийн алдарт баш Балжинымын ган заягийн одоо хурдан холроо одоо гарч харагдаж байна. За мөн одоо энэ 3 дугаартай ногоон цэж нэмнэтэ өрөө хийдэр одоо гарч ирлээ ногоон хувцас өгтөнцөн Өвөр ханга Аранга аймгийн хотон цэмэнгүй яж ган төмөрийн саруул эрдэнэ одоо хурдан сартай зээрдөр одоо гарч ирсэн бол хурдан соёлын морьдын уралдааныг Өвөр ханга аймгийн хужирцсан байгуул Очротын Отхон Баатар одоо хурдан бороо хөдөлж байгаа харагдаж байна. За энэ бороо одоо аймаг сүм орнуудын чанартай олон наадмуудаас одоо аригд төрүүлж үүсвэрээ. За цаатаар нэвтүүлээд Аранга аймгийн хотонтын ган төмөрийн саруул эрдэнэ одоо хурдан өрөө одоо оршиж байна. За ингээд одоо арын үрээнүүдийг одоо манай зурагч одоо харуулж байна. За ингээд газар нутгаас үргэлжлэн ирсэн 22 одоо алтан дурт өнөөдөр баяр наадмууд одоо хурдан соёл насны морьд уралдаанд тоосоор гэж байгаа. За ингээд өнгөн дээрээ Өвөр ханга аймгийн хужирцсан яж Очротын Отхон Баатар одоо хурдан бороо. За хурдан соёл насны морьд уралдааныг Аранга аймгийн хотон цэм аймгийн алтанд яаж алтан цолын одоо үеж хордуулж байгаа. За Өвөр ханга Аранга аймгийн хотон цэмийн яаж саруул эрдний одоо хурдан зээр дээр одоо хөтөлсөн байгаа бол 3-ын бөөрөн дээр тэр цэнгэр газ малгайтай хөтөлсөн Өвөр ханга аймгийн тарагцсан аймгийн алдарт байж Балжинымын Бомнямбог одоо хурд өрөө нааталт нь улаан газ малгайг төрөлтэй задгаа дэлтэй холроо одоо Өвөр ханга аймгийн тарагцсан аймгийн алдарт байж Балжинымын ган заягийн одоо хурдан хол өрөө гараад ирсэн байна. За наатлаар одоо яг ингээд морь одоо гарахаас өмнөхөө одоо буугаад сүүлэн болж одоо амжилтгүй уралдсан Өвөр ханга аймгийн хар өрөн сүмэнгүй яаж анх хоёрын мишийн одоо хурдан хонгор өрөө 2 одоо хонгор хоёулаа одоо хамтдаа 5-6-гийн бөөрөн дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд өнгөний 6 өрөөл одоо хурдан соёл насны морьд уралдааныг хөдөлсөн ивэрэ. Өнгөн дээр Аранга аймгийн хотон цэмийн уяач за саруул эрдэнэ одоо хурдан зайдраа ган төмөрийн саруул эрдэнэ аймгийн алдарт уяаш алтан цол одоо уяас болон тааруулдаг. За арын өрөөнүүд одоо орж иж байгаа. Цаатлаар одоо Өвөр ханга аймгийн хайрхан дулаасан аймгийн алдарт уяач Чимэдэрчин Ганбаатарын хол өрөө хамгийн цаатар дээр цэнгэр газ мулгайтай өгтөөрт ороод ирсэн урагшилж байгаа харагдаж байна. 527 дугаартай энэ задгаа дэлтэй улаан одоо чэйж нэмнэтэй улаан газ малгайтай өгтөн зөөрөө одоо Өвөр ханга аймгийн тарагцсан уяач Балжинымын ган заягийн одоо хурдан одоо өрөө байгаа юм шүү. За ингээд өнгөний нэг 7 өрөө өнөөдөр довтойгоо уралдааныг гаргаж Монгол Улсын гавьяа барилгачин Сэрэтрийн Женчвэн Монгол Улсын гавьяа барилгын цолны медаль баяр наадмын хиймрийн дарцаг болсон хурдан соёл насны морьд уралдааныг хөдөөд урагшилж байгаа нэг наа үзэгчтэй Аранга аймгийн хотон цэмэн уяа ган төмөрийн саруул эрдэнэ зээдрээ өнгөн дээр наадлаа 247 дугаартай хонгор одоо Өвөр ханга аймгийн хар өрнсөн байж анх хоёрын мишийн одоо хурдан хонгороо цаатлын одоо бороо одоо Өвөр ханга аймгийн хужирцмын сумын алдарт байж Очротын Отхон Баатар өрөө. За араас одоо шарга өрөө орж иж Өвөр ханга аймгийн тарагцсан аймгийн сумын алдарт байж Очротын Чулуунбатын Үхниймийн одоо шарга өрөө манай зурлаачийн дунд одоо харагдаад өнгөрлөө 5 руу одоо шургуулж байгаа харагдаж байна. За ингээд өнгөний өрөөнүүд одоо тасрах байдалтай одоо оршилж байна. Саруул эрдний зээдрээ чи явуухан байгаа юм байна да үзэгчтэй. За энэ чинь одоо Монгол Улсын тод мандаа уяач аюу шинхүү сугар цолмонгийн одоо хундаг гэдэг дэм. За Аранга аймгийнхан бүсийн уралдаанд одоо баруун бүсийн уралдаанд өнөө жил одоо хайрагдсан. За аймаг сүм орнуудын чанартай олон наадамд одоо орж байгаа үрээ. За ингээд Өвөр Аранга аймгийн хотон цэм аймгийн алдарт бай алтан цолын уйжрдуулж байгаа. За ган төмөрийн саруул эрдний сартай зээрдрээ өвдөө амрын зайтай хөтөлсөн байгаа. За саяртай зээрдрээ наардар Өвөр ханга аймгийн хар өрнсөн байж анх хоёрын мишгийн хонгорыг наатлаар нь одоо урагшлуулсан. За хонгороо ч одоо өөрчлөхдөө ингээд бариад одоо үндсэндээ нэлээд дөгцсөн байгаа. За ер нь эндээс одоо 200 м-ийн одоо хурдан соёл насны морьд барианд орно. Аранга аймгаас төрүүлэхүү Өвөр ханга аймгийн хар орноос төрүүлэхүү гэдэг одоо бүгдээ тун удахгүй харнаа. За хонгор өрөө бүтэн биеэрээ барагчгүй өнгөн дээр одоо гарч иж байгаа байна. Ингээд энэхүү эрхэмд үзэгчтэй Монгол Улсын гавьяа барилгачин Сэрэтрийн Женчвэн Монгол Улсын гавьяа барилгачин цолны медаль баяр наадмын хурдан соёл насны морьд одоо барианд ирж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй авхан харж байна. За үзүүрийн хоёр өрөөний хооронд одоо үзүүштэй сайхан уралдаанаа гаргаж бүтэн биеэрээ Өвөр ханга аймгийн хар өрнсөн сүмэн уяж анх хоёрын мишгийн одоо хонгороо гараад ирсэн одоо урагшилж байгаа. За ингээд зээл дээр үзүүр дээрээ дарих уу хонгороо барь хадгалаад энэ наадам төрүүлэхгүй гэдэг үг даа. За ингээд Өвөр ханга аймгийн хар өрний анх хоёрын мишгийн хонгороо төрүүлж за Аранга хотонтын ган төмөрийн саруул эрдний сартай зээл дээр амуу үзүүнд одоо урдаллаа. За үзүүр дээр үзүүштэй сайхан уралдаанаа гаргаж үзүүрийн хоёр өрөө одоо орсон. За 3 4 5-аар за Үхниймийн Чулуунбатын Үхниймийн зээдрээ шаргуураа 5 3 дээр 4 дээр Өвөр ханга аймгийн хайрхан дулааны Ганбаатар өрөө. За 5 дээр дахиад анх хоёр өрөө орсон. 6 дээр Бомбнямбогийн зээдрээ орчлоо. Өнөөдөр
Гавьяатын наадамд 2 хонгороо төрүүлж харигдууллаа. Баяр хүргэе. Баярлалаа сайхан. Хонгор өрөөд хоёр. Хонгор өрөө маань ерөнхийдөө нэг 8 гүсийн наадам нэг 13 харагдаж төрүүлж байгаа. Миний өрөө болохоор хязгааланда нэг 3 харагдсан. Энэ жил ерөнхийдөө эхний үе гараал орчин да. Баярлалаа. Зэр түрээ өнөөдөр саага ууранга хожир төр зэрж ам үзүүлээ баяр өргөө. Сайхан манай зэр түрээ маань ам үзүүлэр ирлээ. Тодмол лоош аюуш манлаг сугарцал найзаас авсан. Аймгийн алдар тоош алтан залах маань оюуш хурдуулж байгаа. Энэ жил ажихуу юуны хойд өгийн бүст наа. Тэгээд жижиг наадууд бол надад үргэлж. Шарга үрээ саага харагдлаа баяр өргөө. За баярлалаа. За шарга зөөрөд хоёр. Энэ хинтээ аймгийн энэ дэрсэн аймгийн алдарт биш гомны бям цогт гэдэг юм боо. Одоо багсаг наад байн сурчуу. Их тал нь болохоор Гэнтийн Баяадрын дөржин бүлэг ах юм байна. Ихтэй. Наадмын жавсан. Сайхан. Наадмын жавсан да. Сайхан надараа гिचлээ да. Урдж дөрүүлөө баяр өргөө. За баярлалаа. Гавьяа төрлөгчний сайхан наадам дээр харган дөрвөөр өрөөгээд боллоо. Баяртай байна уу? Өрөөний талаар энэ Хинтээ аймгийн Далд сумын Батөр гэж унгоо одоо байгаа юм. Тэгээ даагэрээд шүтлэнгээс хойш уягдаад сум орон нутгатаа нэг 11 хариг төв аваад. За Монгол улсын гавьяа төрөлгчин Сэрэтрийн Жанчвийн Монгол улсын гавьяа төрөлгчин цолны Милалга баяр наадам хурдан Соол насны мордынхөө барайнд орсон. За ингээ шагнал гардуулах арга хэмжээний үеэр төрүүлж яригдсан мордын цолыг нь дуудаж бай шагналыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За хурдан мордын уралдааныг Монгол улсын гавьяа төрөлгчин Сэрэтрийн Жанчвийн за хөргөн бэрүүд за мөн одоо үр хүүхдүүд нь Сумар нутгийнхаа одоо яачтай холбоотой хамтран одоо зохион байгуулсан байгаа. Төрөл төрөсөд нь энэ гавьяатын цолны Милалга баяр наадмын хурдан мордын бай шагналыг одоо ивент гэж оролцсон юм аа. За тухайлбал одоо хурдан морины бай шагналыг том хөргөн Адяагийн Эрдэнэлэг баг хөргөн Тонголгийн Тодхүү, за Баку Юндан Батын Мясрам, за Хожир цөмийн Угуул Цэн Зисмийн Амаахөө, за Санито хариуцлагатай компани захирал Бямсрынгийн Батцог, Ундрал сайхны Ундралмал гэдэг одоо эрхэм сайхан одоо хөргөн бэрүүд ах トゥ төрөл төрөсөд нь одоо ивент гэж бай шагналыг одоо гардуулан өгч байгааг та бүхэн үзэгч та бүхэн харж байна. За ингээд төрүүлсэн үрэг бол 2,500,000 төгрөгөөр шагнаж, за тэгээд хөрөмжлөл медаль, за дараагийн одоо айрагц өрөөнүүдийг мөнгөний шагнал хөрөмжлөл медалаар одоо шагнаж урамшууллаа. За түүнчлэн өнөөдрийн уралдаанд оролцсон бүх одоо 22 үрээг барьж бай шагналыг гардуулж, за гарын бэлэг болон за одоо ингээд мөнгөний шагналаар шагнаж урамшуулсан гэдгийг та бүхэнд дуулахад таатай байна. За ингээд Монгол улсын гавьяа төрөлгчин Сэрэтрийн Жанчвийн цолны Милалга баяр наадмын соёл насны мордын уралдаанд төрүүлж яригдсан мордын цолыг дуудаж бай шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Гавьяат барилгачин Жанчив гавьяатын маа наадам болж байна. Ах トゥ олноороо цагийн наадамд одоо оролцоо явж байна. Баяр сэтгэлээ олохгүй да. За өнөөдөр их сайхан өдөр байна. Миний хадам өгч гавьяат барилгачин цол Милалга болоод нутаг орныхонтойгоо сайхан наадж байна. Наадам сайхан болж байна. Хангай дэлхийн сайхан болж байна. Нутаг орныхан маа сайхан хүлээж авлаа. Сайхан байна. Миний их ч одоо Өвөр хангай аймгаас бол анхудаа барилгын гавьяат барилгачин болж байгаа хүн. Манай Төмөрбаатар дарах гомдох хайгаа. Төмөрбаатар дарах маань бол баян өнгөрөн байхгүй юу? Өвөр хангаас бол анхных нь манай ихч. Тэгээд сайхан баяр наадмаа нутаг орондоо авынхаа өөрийнхөө баг залуу нутгарч байсан нутагтаа ирж сайхан наадмаа хийж байна. Өргөн дэлгэр сайхан наадам боллоо. За эрхэм өнөд үзэгчтэй бид бүгдийн зүгээс үзэгч та бүхэндээ өргөн барьж байгаа. Өвөр хангай аймгийн Хожир цөмийн Угуул харуур өргөн компани гүйцэтгэн байгуулагч Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвийн одоо Милалга баяр наадмын хурдан даагны уралдаанд бүртгэж зурдуулгууд бас бүртгэж гарсан. Нийтдээ бас 22 дааг одоо бүртгэлээ. За хадан гол гэмээх одоо энэ сайхан нутагт одоо зохион байгуулагдж байгаа. Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчив одоо гавьяатын маань одоо төрж өссөн. За одоо энэ сайхан хүмүүжиж өссөн сайхан нутаг дэвсгэр тэр одоо сайхан одоо энэ баяр наадам одоо зохион байгуулагдж байгаа маа. За ингээд хурдан даагны уралдаанд одоо бүртгэгдсэн хурд урдуулгуудыг бас
төхөөрөмж нараар оруулсан. За ингээд 50-аач нарыг одоо гаргаж байгаа юм байна. За зөвлөдөө зохион байгуулагч маш зөв одоо арга хэмжээг авч байна. 50-аач нар одоо гарангуутаас энэ хүүхдүүдийг мордыг одоо бас жавхчаад давхиад байдаг. Тийм учраас одоо ингээд мордыг одоо энэ 50-аач нарыг бол одоо бас ингээд хаа газар бол ингээ гаргаад оролдуулах нь зөв юм шүү гэдгийг та бүхэнд бас хэлье. Энэ бас одоо жишг болохоор ингээ 50 нэрийг одоо бүгдийг одоо шахаж гаргаж байгаа. За ингээд хэдхэн мөчийн дараа Хөвранга аймгийн хожир цөмийн хатан зохион байгуулагч Монгол Улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвийн за Монгол Улсын гавьяат цолны одоо Мялалга баяр наадмын хурдан даагны уралдаанд одоо бүрдэх зурдуу үлгүүд одоо гарааны 6 дараас одоо эргэж за ингээд одоо өнөөдрийн баяр наадмын төрөө хайргийн мордууд одоо тодорох учиртай юм аа. За ингээд одоо өнөөдрийн баяр наадам бол үнэхээр шимтэгэн сайхан болж байна. За Хэмрийн дарцаг болсон сойд насны морд уралдаан, за даагны уралдаан гэсэн 2 насны морд уралдаан зохион байгуулагдаж байгаа нэ. За ингээд ер нь одоо 50 нэргүй сайхан шахаад одоо гаргачлаа. За одоо ингээд одоо хурдан дааг одоо ирэхэд бол бэлэн болсон. Ямар нэгэн одоо 50 ч юм уу одоо бодлуулагч бол одоо энд байхгүй боллоо гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. За ингээд хурдан дааг одоо хэдхэн мөчийн дараа иргэнэ. За төхөөрөмжүүлээ. За энэхүү эрхэм үзэгчтэй Өвөрхангай аймгийн хожир цөмийн угуул Монгол Улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвийн Монгол Улсын гавьяат барилгачин цолны Мялалга баяр наадмын хурдан одоо дааг одоо гарааны 6 дараас эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй авах гарч байна. Хамгийн наадлаар сааралдааг одоо оршуулж байгаа үзэгчтэй энэ Өвөрхангай аймгийн хожир цөмийн уяаш Баатар үлгийн төвшингийн одоо хурдан сааралдааг одоо наагар одоо энэ дундуур одоо цэгэр гуцтай өгөөд одоо оршуулж байгаа харагдаж байна. За өнгөний даагнууд бол нэлээд одоо очтойхон гарлаа үзэгчтэй 436 дугаар Өвөрхангай хожир цөмийн уяаш нам хонгор намын төвшингийн ус одоо намын хонгор гэдэг дааг одоо гарсан байгаа харагдаж байна. За өнгөн дээр 99 дугаартай хонгор алсан дага Өвөрхангай аймгийн хожир цөмөөж Үлзий хотын уйсан Бацэргийн одоо хурдан хонгор халзандаа одоо 99 дугаар доорлын замд болсон. Наадлаар Өвөрхангай аймгийн хар өрийн сүмийн уяаж анх хоёрын мишгийн одоо хурдан хээр дагарсан байна. За 3 дээр Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт байж Балжинамын Бомнамбог уйчирдуулж байгаа Өвөрхангай аймгийн уян сүмийн аймгийн алдарт уяаж аймгийн ачид Дорцэргийн Манд хоёрын хүрээ халзандаа гэсэн гээд энэ 3 даг очтойхон гараад одоо хурдан дагнаар төллөө. За арын дагнуудыг харлуулж байгаа Улаан цайж нэмнэтээ зээд байгаа Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт байж Санган дөрж ванчиг дорж уйчирдуулж байгаа. За чойж өмцөн баяр хөтэ одоо хурдан дааг байна. За түүний урдлаар 3 даг одоо орчуулж байна. 436 дугаартай Өвөрхангай хожир цөмийн уяаж төвшингийн хонгор халзан дагуулж байгаа. 84 дугаартай урдааны зам Өвөрхангай аймгийн уян сүмэж амар тайвны хонгор дагуулж байна. Цаалт дээр нь одоо хар даг одоо орчуулж байгаа. Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт байж Ганбаатарын уйчирдуулж байгаа. Батэрдний одоо урдаа хар дагсан. За ингээд энэ дагнууд одоо өнөөдрийн баяр наадмын хурдан дагны уралдааны дундуухан гараад одоо оршуулж байгаа. За 339 дугаартай Өвөрхангай аймгийн уян сүмээ Чинзүрхийн хонгор халзан даг одоо энд оршуулж байна. За энэ 4 дагны өнгөн дээр Өвөрхангай аймгийн хожир цөмийн сумын алдарт байж Үлзий хотоо уйчирдуулж байгаа. Бацэргийн одоо хонгор халзан даг гэсэн тэгээд энэ дагнууд одоо өнгөний дагнуудаараа сэтгэж байна. За араас ногоон цайж нэмнэтээ 200 дугаартай хээр даг одоо орж ирлээ. Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт байж Мөнхбаатарын одоо хурдан дааг байгаа харагдаж байна. Түүний хараалаар дахиад 03 дугаартай дахиад одоо Өвөрхангай аймгийн тархицсан уяаж за хээр даг одоо дахиад одоо орж иж харагдаж байна. За ингээд энэ дагнууд одоо өнгөний 3 дагны одоо ардаар орж байгаа 6 7 даг одоо оршиж байгаа юм шүү. Бид хүн та бүхэндээ Өвөрхангай аймгийн хожир цөмийн угуул Монгол Улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвийн одоо Монгол Улсын гавьяат барилгачин цолны Мялалга баяр наадмыг хүргэж байгаа. За 4 5 даг одоо эгэнлээд байна. За наадлаар одоо 99 дугаартай уралдааны замдаас Өвөрхангай хожир цөмийн сумын алдарт уяач Үлзий хотоо уйчирдуулж байгаа. Бацэргийн одоо урдаа хонгор халзан даг одоо оршуулж байгаа. Хамгийн цаатлаар нь Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт байж Санган дөржин дорж вантгаа уйчирдуулж байгаа. Өвөрхангай аймгийн тархицсан угуул чойж өмцөг баяр хотын сартай зайрдаг. Өөрийнх нь одоо хунган адуу сартай зайрдаг. Өнөөдөр одоо уралсан болгондоо төрүүлж яригдж байгаа юм одоо хурдан даг одоо оршуулж байна. Өвөрхангай аймгийн тархицсан хайрхан дулаан сүмэж Батэрдний одоо хардаг гэсэн дагнууд одоо өнөөдрийн баяр наадмын хурдан дагны уралдааны өнгийг одоо авч орлож байна. За хоёр дээр одоо хээр даг болж байгаа Өвөрхангай аймгийн хар өрийн сүмээ яаж анх хоёрын мишгийн одоо хурдан хээр даг одоо хоёр дээр одоо орж ирсэн одоо оршиж байгаа шүү үзэгчтэй. За ер нь одоо уралсан болгонд одоо айраг төрөө хүрдэж байгаа ийм одоо хурдан даг Говьалтай аймгийн аймгийн алдарт Сумхүү гэдэг хүний одоо унган адуу Говьалтай аймгийн Тайшир одоо огшилтаа даах хэвээр. За ингээд Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт байж Балжинамын Бомнамбог уйчирдуулж байгаа. За Өвөрхангай аймгийн уян сүмийн аймгийн алдарт байж аймгийн ачин Дорцэргийн Манд хоёрын одоо өөрийнх нь одоо унган адуу хүрээ халзан даах одоо өнөөдрийн баяр наадмын урдан дагны уралдааныг хөдөлсөн одоо урагшилж байгаа. За өнөө жил одоо хэд хэдэн наадмууд бас айраг төрүүлсэн. За Өвөрхангай аймгийн уян сүмийн аймгийн алдарт байж Дорцэргийн Манд хоёр алдартын өөрийнх нь одоо унган адуу аймгийн алдарт байж Балжинамын Бомнамбог одоо энэ хүрээ халзан дагны уяа сайрлагын тааруулан одоо ой шурдлууд юм аа. За хүрээ халзан дагч одоо өнөөдрийн баяр наадманд одоо төрүүлэх тодорхой болж байна уу яаж чинь. Ер нь одоо арын дагнуудаас улам л одоо холдож байгаа шиг байна да. Галтайхан гарч ирээд одоо ганган сайхан уралдааныг гаргаад арын дагнуудаас нэлээд одоо холдлоо. За ингээд одоо хүрээ халзан даг өнөөдрийн баяр наадмын хурдан дагны уралдааныг
хөдлөөд одоо урагшлаа. За суугаад арын дагнуудыг одоо манай зурлагч харуулах гэж байна. За ингээд одоо Өвөрхангай аймгийн уян тархицам хожир цум зохион байгуулж байгаа Монгол Улсын гавьяат барилгачийн Сэрэтрийн Жанчийн одоо цолны медаль гоё наадмын 2 дээр одоо Өвөрхангай аймгийн хар өрн сүмэн уяач анхны мишийн дагдаг явж байгаа. За 3 дээр Өвөрхангай аймгийн тархицам уяач хойж өмсөн баяруудын зэрдээ зэрдэг. 4 дээр Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сүмэн Камбатрын хардаг. 5 дээр Өвөрхангай аймгийн хожир цум уяач Баатар үлгийн төвшингийн одоо урдан сааралдаг. За Өвөрхангай аймгийн тархицам уяач Мөнхбаатарын одоо урдан хүрэн дагсан дагнууд ард дээр зүтгээтэй 3 4 5 6 7 дээр одоо урагшилж байна. За энэ дагнуудыг одоо хин одоо хайр төрлийг тун удахгүй харнаа. За ингээд хүрээ халзан даг бол одоо хурдан дагны уралдааныг хөдөлсөн одоо урагшилж байгаа. За ер нь одоо хүрээ халзан даган дээр ардын одоо хурдан дагнууд одоо ирж уралхад бэрх болж байна доо. Хүрээ халзан даг бол улам л одоо холдож байгаа шиг байна. Өнөөдөр бол одоо ямар нэгэн адгуус одоо уралдахгүй жигүүртний амьтал одоо уралдахаар ийм одоо хурдан байгаа юм байна. Өвөрхангай аймгийн уян сүмийн аймгийн алдарт байяач. За аймгийн эчин дойр зүрийн мант хоёрын хүрээ халзан дагаыг Өвөрхангай аймгийн тархицсан аймгийн алдарт дааш Бажинымын бом намбуу одоо уяаж алган тааруулан үжирлүүлдэг аймгийн алдарт уяаж дойр зүрийн мант хоёрын өөрийнх нь уран адуу энэ хүрээ халзан даг энхүү Өвөрхангай аймгийн хожир цумын хадан голд одоо зохион байгуулж байгаа Монгол Улсын гавьяат барилгачин за Сэрэтрийн Жанчийн гавьяат цолны медаль гоё наадмын хурдан дагны уралдаанд төрүүлж байна зүгштэй. За хол тосрогоо төрүүллээ. Хол тосрогоо сайхан төрүүллээ. За арын дагнуудыг одоо бүгдээрээ сайхан харнаа. За арын дагнуудын хооронд бол одоо сонирхолтой уралдаан гарна. Бүгд одоо нийлсэн байгаа харагдаж байсан. За хоёр дээр бол одоо хээрдээ говж байгаа. Өвөрхангай аймгийн хар өрн сүмийн уяач анх хоёрын мишгийн хээрдэг. Хоёр дээр за Дорж Жанчгийн уйжуулж байгаа Чойжмцын баяруудын зэрдэг. За ингээд 6 дэрэгшгээд одоо баяруудын сартай зэрдэг амуу үзүү. За анх хоёрын мишгийн хээрдэг айргийн 3 удаа ордлоо. За ингээд зэр дагсан 4 дээр Өвөрхангай аймгийн хожир цумын Баатар одоо төвшингийн сартай сааралдаг. За наадлаар цаатлаар Өвөрхангай аймгийн тархицсан байж Мөнхбаатарын хэрдэг. Өвөрхангай аймгийн хайрхан даас Батэрдний хардаа гэсэн дагнууд одоо 5 6 дээр зэрэгцээд одоо орчлоо. За ингээд одоо арын дагнуудыг одоо үзэгч та бүхэнд харуулж байна. Энэхүү та бүхэнд Өвөрхангай аймгийн хожир цумын бол Монгол Улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчийн Монгол Улсын гавьяат барилгачин цолны медаль гоё наадмын хурдан даагны уралдааныг хүргэлээ. За гавьяатын наадам дааг төрүүлглээ баяр хүргэе. За тэглээ хүсайган дүүтлээ өрүүлсэн байна шүү дээ. Таанаханд хоёр. Энэ Өвөрхангай уян сүмийн мант хоёр гэж хүний унган даг. Энэ жил багсаг наадам 4 төрүүлж байна. Аа. Наадам гэж байна хүмүүс таа. Энэ гавьяатыг ялаад наадам гэж болсод ажлын өндөр өмчлөлт гэсэн. За дааг сайхан хайртай хүмүүстэй баяр хүргэе. За баярлалаа. За таанаханд хоёр. За энэ таагны хөдөлгөөр манай найз Чойжмцын баяруудтай юу гэж хүрээ авцраа гэнтэл. Энэ жил 6-7 уралт бол ер нь морчмолгонд гашуулаар хийж байгаа шүү дээ. Аймагт 8 өрсөн. За наадам гэж юм. За наадам нэг болцоод ингээ баярын минь шиг. За урдж өнөөдрийн баяр наадамд бас сайхан хайртай баяр хүргэе. Баярлалаа сайхан наадал. Өөрөөр хэлбэл дагнаханд хоёр тий. За би Өвөрхангай аймгийн хар өрн сүмээ хараад залуу яач мишиг гэж юм байгаа. Миний ярддаг Говьалтай аймгийн таашир сүмээ хараад аймгийн алдарт сумхүү гэдэг хүмүүс би бүдэ зориулж авч игжсэн даа маань энэ жил 9 уралдаж 9 хайрыг төрөө авлаа. Сайхан байна уу? Баяр наадам төвшингийн сааралтай өнөөдөр наадам сайхан хайртай баяр хүргэе. За баярлалаа. Өөрөөр хэлцүүлэхгүй юу? Ийм бэ. Өвөрхангай уужуулсан Баатар үлгийн төвшин гэдгээ. За сааралтай энэ жил хэд хурлаа? Энэ жилийн 6 дахь хурал. Хаан дөрүүлсэн ба. 3-ын бригадтай. Гэхдээ 2-ын бригад дээр дөрүүлсэн. За энэхүү Монгол Улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчийн цолны медаль гоё наадам хурдан даагны уралдаанд амжилттай сайхан уралдаж барайнд орлоо. За ингээд хурдан даагны уралдаанд төрүүлсэн айрагдсан дагнуудыг цоллож байшаглынуудаа гардуулж байна. За ингээ хурдан морины байшаглыг том хөргөн Адягийн Эрдэнэлэг, Баг хөргөн Тунгалгийн Тодхүү, Багхүү, Юндан баттын Мясран, за хожир цумын угуул Цэнтсмийн Амаахүү, за мөн одоос Санито хариуцлагатай компани захирал Бямсрангийн Батцог ундрал сайхны ундрамал гэдэг одоо хэрхэм хүмүүс маань ивент итгэж за гардан зохион байгуулж одоо энэ сайхан уралдааныг хийсэн юм аа. За ингээд хурдан даагны уралдаанд төрүүлж яригдсан дагнуудын байшиглыг одоо гардуулж байна. Хөргөмшил медаль, мөнгөний шагнал шагнаж за одоо эзэн хүмүүст нь баяр хүргэлээ.
Өнөөдөр Хэрхэм сайхан ээжийн гавьяа цолны мялаалга баяр наадам 2 өдрийн турш одоо үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. Сэтгэлээ олзгүй да. За ээжийн минь гавьяа цолны сайхан найр наадам 2 өдөр үргэлжлээд сайхан байна. Нутаг орондоо энэ цаг агаар хүртэл сайхан ивэгээд их сайхан баярлж байна. За тэгэхээр одоо өр хүүхдүүд ач зээнар гэдэг одоо төрөл төрөлсөний зүгээс бас одоо гавьяатайхаа энэ цагаан хүнд итгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах үйл ажиллагааг бас нэртэй төртөө сайхан гүйцэтгэлээ тал талд одоо олон сайхан үйл ажиллагаа бас болж олон одоо хүмүүсийн талхарлыг хүлээлээ шүү дээ. За тэгээд нутгийн ард орныхоо одоо дэнч хотод наадуулна гэсэн санаандаа ямар ч гэсэн хүрлээл гэж бодож байна. Тэгээд баярлалаа. Тэгээд хамтран ажилласан нийт нутгийн хаан олондоо бас баярлалаа. Хүрлцэн ирсэн нийт энэ сайхан иргэдтэй баярлалаа гэж хэлье. За ээжийнхээ сайхан чанаруудаас та бас хэлэхгүй тийм ээ. Том нь одоо охины үед тийм. За манай ээж чинь хамгийн чухал миний хамгийн их хэмэлдэг юм ажил хийсэн бол дуусах. Одоо тэр ажлынхаа ардал гарна. Тэгээд дээр нь үнэнч шудраг дайчин. Альвад нөх ядраад идэх. Тийм л дайчин чанартай. Би бол ээжийнхаа тэр чанаруудыг бүр гоё давсан л гэж өөрийгөө боддог. За тэгээд өнөөдөр наадамд одоо газар газрын хүчтэнгүүд, хурдан морь, дуяачид, нутгийн олон түмэн сайхан одоо нартай хурдтай наадлаа. Тэгээд хүрлцэн ирсэн хүмүүстээ талархал хөшөөлөхгүй тийм. За баярлалаа. Тэгээд манай ээжийн энэ гавьяатын цолны мялаалгад хүрлцэн ирж нийт оролцсон бүх нутаг усныхаа ах дүүс төрөл төрөстөө бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд сумын удирдлагууд тэр тусмаа бүхний холбоо энэ Өвөрхангай аймгийн нийтийн телевизийн хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. Монгол улсын барилгын салбарт өөрийнхөө хүч хөдөлмөр, авиас чадвар, эрдэм мэдлэг, бие сэтгэлээ зориулан ирж Монгол улсын гавьяат барилгачин хэмээх Хэрхэм цолыг одоо хүртсэн Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанжвийн цолны мялаалга Бэсрэг баяр наадмын өсвөрийн үндэсний үхэн барилдаа өргөн дэлгэр одоо зохион байгуулагдсан. За өсвөрийн үндэсний үхэн барилдаанд Өвөрхангай аймгийн Хужир цумын 9 шүүг одоо бүхий дэвжээнд харьяалагдаж одоо бэлтгэл сургуультай хийдэг залуу хүчтэнгүүдээс гадна за Өвөрхангай аймгийн Баттулзын хар орон 12 хэр сумдээ өсвөрийн одоо шилдэг бөхчүүд бас ирж барилдлаа. За эхнээсээ гал гарсан сайхан барилдаануудыг бас өсвөрийн бөхчүүд маань одоо үзүүлсэн юм аа. За бүгд л одоо энэ цаг үед үндэсний үхийн спорт болон за саамчуудаа за бусад одоо бүхий спортоор хичээлж улс аймгийн чанартай тэмцээн уралдаануудаас амжилт гаргадаг шилдэг одоо залуучууд маань хөрөлцөн ирж өсвөрийн бүхий барилдаанд бас зодголсон. За нийтдээ 32 бүх зодглон барилдаж за нэгийн давнаас эхлээд энэ тэнцвүүх өрсөлдөөнтэй олон сайхан барилдаануудаар дүүрэн за үзэгч олон түвнийг бас шуугуулсан гайхалтай барилдаануудыг үзүүлж байлаа. За ингээд Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанжвийн цолны мялаалга баяр наадмын өсвөрийн үндэсний үхийн барилдаан за өндөрлөхөд за Өвөрхангай аймгийн Хужир цум харьяад 9 шүүхийн дэвжээний бүх Бандан гомбын мягмар чулуун үзүүрсэн амжилтыг үзүүлсэн. За энэ цаг үед одоо барилдааны хур чадвар нь өсч байгаа аргагүй одоо ирээдүйдээ бүх гэдгээ одоо харуулж энэ сайхан барилдаанд эндийн зүг өрсөлдөөнтэй барилдаанд төрүүлсэн амжилтыг үзүүлсэн. За үзүүрт мөн одоо Өвөрхангай аймгийн Хужир цумын харьяат 9 шүүхийн дэвжээний мөнгөтэй төгс уясгалан үзүүллээ. За их шүүхт Өвөрхангай аймгийн хар орон сумын хан эрдэнэ дэвжээний өсвөрийн залуу Гинлэн Жамц за Өвөрхангай аймгийн Хужир цумын 9 шүүх дэвжээний өсвөрийн залуу Цэрэн Додооноор шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд өсвөрийн үндэсний үхийн барилдаанд амжилттай барилдаж төрүүлж үзүүлж их шүүхтудаа шалгарсан бөхчүүдийн байшинглыг гартуулж байна. За ингээд өсвөрийн бүхийн байшинглыг Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанжвийн Багдөө, за Бямбын Хунцаг Сэрэтрийн Иш гомбо нарын одоо гэр бүлээс ивент итгэж байшинглыг одоо гардуулан өгч за ингээд төрүүлж үзүүлсэн бөхчүүдэд цаашдынхын уралдаан тэмцээнд нь амжилт хүргэж за нутаг усныхаа нэрийг гаргасан одоо цолтой бөхчүүд болохын гэрүүлийг өргөн дэвшүүлсэн юм аа. Би одоо энэ өнөөдөр хатам өгч миний эхнэрийн хамгийн том ихч байгаа. Жанжи өгч маань. Монгол улсын гавьяат барилгачин болоод тэрний мялаалгын наадамд өргө олон түмэн ирсэн байна. Сайхан цэнгэлээ нутгийн олон зон олон ирсэн байна. Сайхан байна.
За Өвөр хангай аймгийн Хөжир цумын угуул харуу өргөө компани хэрэл Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвын Монгол улсын гавьяат барилгачин цолны Милаалга баяр наадмын үндэсний өхөн барилдаа хөргөн дэлгэр зохион байгуулагдлаа. За үндэсний өхөн барилдаанд аймаг сумын цолтой болон залуу хөгчүүд оролцсон 32 өхөн барилдаан зохион байгуулагдлаа. За мөн одоо өсвөр үеийн өхөн барилдаан зохион байгуулагдсан байгаа. За өнөөдрийн барилдаанд аймгийн цолтоос олон бөхчүүд одоо хөрөлцөн ирж задгууллаа. За Өвөр хангай аймгийн Хөжир цум яриад аймгийн Хур Зарлан, Цэвэр Содном, за Өвөр хангай аймгийн Сан цумын хариад аймгийн Арслан, Жалаагийн Наранбаатар, за Өвөр хангай аймгийн Бүр цумын хариад аймгийн Арслан, Мөнгөтийн Даваасрам, за Өмнөгов аймгийн Гурам цумын хариад аймгийн Шинэхэн Арслан, Болдбаатарын Баянсүх гээд одоос олон одоо шилдэг хүчтэнгүүд маань энэ цагт одоос барилдаж байгаа аймгийн цолтой бөхчүүд, за мөн одоос аймаг сумын баяр наадмад одоо сайхан барилдаж шилдэг одоо амжилтыг гаргадаг сумын цолтой бөхчүүд бас өнөөдрийн барилдаанд бас барилдсанараа бас онцлогтой сайхан хөргөн дэлгэр ийм одоо баяр наадам болсон юм аа. За ингээд үндэсний өхөн барилдаа эхнээсээ энэ тэнцвүүх олон сайхан барилдаануудаар дүүрэн мөрөлсөн байгаа. За ингээд Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвын цолны Милаалга баяр наадмын үндэсний өхөн барилдаан өндөрлөхөд за Өвөр хангай аймгийн Хөжир цумын хариад аймгийн Хур Зарлан, Даваагүйгийн Цэвэр Содном төрүүлж Бүр цумын хариад аймгийн Арслан, Мөнгөтийн Даваасран үзүүрлээ. За их шөөхт Өмнөгов аймгийн Гурам цумын хариад аймгийн Арслан, Болдбаатарын Баянсүх, за Өвөр хангай аймгийн Сан цумын хариад аймгийн Арслан, Жалаагийн Наранбаатар нар одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд үндэсний өхөн барилдаан өндөрлөж, за үндэсний өхөн барилдаанд барилдаж, төрүүлж, үзүүрлэж их шүүхт одоо шалгарсан бөхчүүдийн одоо бай шагналыг гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдсан. За ингээд үндэсний өхөн барилдаанд төрүүлж, үзүүрлэжсэн одоо бөхчүүдийн бай шагналыг за Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвын дүү, за Лувсан жанцын Гамболд Сэрэтрийн Ламсрын хэмээх одоо цагаан бургалтай компаниг үүсгэн байгуулагчдын одоо хүү, за цагаан бургалтай компани захирал Гамболдын Дэмбэр сүрэнгийн гэр бүл ивент итгэж өдөөнөрийнхээ хамтаар одоо шагналыг гардуулан өгч төрүүлж үзүүрлэж одоо үрсэн бөхчүүдийн бай шагналыг гардуулж байна. За мөн одоо бас Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвын хүргэн Нямдаваагийн гэр бүл, хүргэн Данзан Нямын гэр бүл, Гамболдын Болцронгийн гэр бүлүүд одоо бас одоо үндэсний өхөн барилдааныг ивент итгэж одоо зохион байгуулсан гэдгийг та бүхэндээ дуулахад таатай байна. За ингээд Монгол улсын гавьяат барилгачин Сэрэтрийн Жанчвын цолны Милаалга баяр наадмын үндэсний өхөн барилдаанд төрүүлж, үзүүрлэж их шүүхт одоо шалгарсан бөхчүүдийн бай шаглал гардуулж байна. За мөн одоос нэг давсан бөхчүүд болон за дунд шүүхт одоо шалгарсан бөхчүүдэд одоо мөнгөний шагнал гардуулж баяр хүргэж саяжтайх нь одоо барилдаа наадамд нь амжилтыг хүсэн ирсэн юм аа. За өнөөдөр гавьяатынхаа наадамд амжилттай сайхан барилдаж одоо төрүүллээ. Сэтгэлээ олохгүй да. За баярлаа. Ингээд Монгол улсын гавьяат барилгачин Жанчвын өхчийн наадамд сайхан барилдаж төрүүллээ. Тэгээд хар өргөө компанитай бол би одоо намайг аймгийн зан цолтой байхаас өмнө Давгцэрэн гэж ах маань одоо ивент итгэж тийм ээ. Тэг ингээд сайхан барилдаж аймгийн Арслан, аймгийн Хур Зарлан улсын наадамд 3-4 давах юм амжилтанд маань тусал дэмжиж ийм сайхан хамт олон байгаамаа. Тэгээд ингээд ийм сайхан хамт олонныхаа ийм сайхан гавьяатын наадам төрүүлсэнтэй туйлын баяртай байна. Тэгээд та бүхэндээ нутгийн зам олондоо энэ миний төрсөн нутаг тэгээд нутгийнхаа зам олонд сайн сайхан бүхний хүсээрээ баярлаа. Таны ээжээ одоо энэ Монгол улсын гавьяат барилгачин хэмээх цолны Милаалга одоо үйл ажиллагаануудаас 2 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөгт хийж хандж байна. Тэгээ өөр хүүхдүүдийн зүгээс бас эрхэм сайхан ээжийнхээ сайхан цолны Милаалга баяр наадмыг за үйл ажиллагаануудыг хүндэтгэлийн арга хэмжээнд бас амжилттай зохион байгууллаа. Тэгээд сайхан сэтгэлдээ олохгүй да. За өнөөдөр нар хууранд тэгшэрсэн түрүүн бас жоохон бороош ирлээ тийм ээ. Нар хууранд тэгшэрсэн маш сайхан намрын налгар өдөр байна. Ээжээ маань баяр наадам маш сайхан амжилттай болж өндөрлөгт хийж хандж байна. Тэгээ миний хувьд бол маш их баяртай. За мэдээж одоо урдам дагсан бас олон сайхан барилгын салбарын бас
одоо танаахан бол одоо ингээд удам залгаад бас явж байна. Эх орныхон бүтээн байгуул хөгжил сэтгэлгэнд өмдөө юм оруулж байна. Энэ сайхан удам судраараа бас бахархдаг зүйлээс баацгүй тийм. Бахархалгүй яг би барилгын инженер бас төсөвчин, барилгын мэрэгсэн төсөвчин зэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө бол ээжийнхээ хар багасаа л ээжтэй туслах гэж хамгийн эхлээл энэ хар өргөө компанид бичгэргийн ажилтнаараа дараа нь төсөвчнөрөө дараа нь 10-аас 13 оны хооронд гүйцэтгэх захирал хийгээл тэгэл явж ирсэн л да. Барилгын гэдэг бол хүнд үйлдвэрлэлийн салбар. Барилгаас үйлдвэрлээ гарсан бүтээгдэхүүн нь юу вэ гэхээр бидний амьдардаг орон сууц, цэцэрлэг, сургууль, соёл энэ бол нэлээд хүнд үйлдвэрлэлтэй л ордог салбар л да. Энэ хүнд үйлдвэрлэлийг Монгол орныхоо уудам орон нутагт хийгээд шантрахгүйгээр өнцөг буланд бүрд очиж хийсэн нь бол биднэрт маш сайхан тааламжтай санагдаж байгаа. За өнөөдөр бас баяр наадам бас өргөн дэлгэр сайхан болж газрын одоо хүчтэнгүүд маань болноороо ирсэн байна. Хурдууд бас их сайхан чуулсан байна. Нутгаа олон сайхан бас тийж хотод дэлгэр сайхан наадж штэ. Тэгээд энэ сайхан наадмыг зорион ирсэн хүмүүстэй хандаж өвчлөөрэй. За ингээ ээж минь баяр наадамд ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхэнд маш их талархаж байна гэж хэлье да. За энэхүү эрхэм өнөд үзэгчид та бүхэндээ баяр наадмын шинэ дугаараараа Өвөр хангай аймгийн Хожир цумын Хатан голын хөвөн зохион байгуулагдсан Монгол Улсын гавьяат барилгачин Сэрээтийн Жанчвын Монгол Улсын гавьяат барилгачийн цолны медаль хүндэтгэлийн үйл ажиллагаанууд баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэлээ. За нэвтрүүлгийг одоо бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан Монгол Улсын гавьяат барилгачин Сэрээтийн Жанчвын үр хүүхдүүд за баяр наадмыг зохион байгуулагч нартаа талархал илэрхийлье. За ингээд Монгол Улсын гавьяат барилгачийн Сэрээтийн Жанжив танд эрүүлэгс саруу сайхан урт удаан насыг хүсэнгөрөөж энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.